сайн байцгаана уу? Намайг Улаанбаярын Баярмаа гэдэг 1989 оны 8 сарын 23-нд Өмнөгай аймгийн Хамбог цумд төрсөн сумын уугал иргэн байна. За миний хүүхэд нас гэх юм бол яг энэ Хамбог цумдаа одоо 8 жилээ 10 жилээ дүүргэсэн. За тэгээ миний аав гэх юм бол Долгорын Улаанбаяр гэж хүн бэ. Одоо тэтгэвртэй гарсан басаар ажиллаж хийсэн хүн байдаг. За ээж минь гэх юм бол Цэцэн бачрыг шиг жаргал сумдаа тэтгэврт гартлаа. Одоо бас тэтгэврт гарсан хүн байдаг. Малын эмч мэргэжлэр ажиллаж байсан хүн байдаг. За нэг эгчийг маань Улаанбаярын Цээнэм гэдэг. За Цээнэм эгч маань болохоор төгсөж ирээд одоо хүртэл одоо Хамбог сумын засаг дарга томоогийн газарт улсын бүртгэгч гэж ажилладаг. Тийм юм байгаа. За тэгээд гэр бүлийн хувьд гэх юм бол нөхөр бүгдийн хамт амьдардаг. За нөхөр маань Эпер компанид механикчаар ажилладаг. Хүн маань болохоор Хамбог 1 дугаар сургуулийн 7 дугаар ангид суралцдаг. Хүүхэд байхдаа бол ерөнхийдөө өөрийнхөө мөрөөдөж байсан зүйл гэх юм бол бага ангид байхдаа бол цэцэрлэгийн багш болъё гэж мөрөөддөг байсан. За тэгээд дунд ахлах ангир руу орж ирээд за ээшээ өгөөд тэр үед болохоор нэгтлэн болох сонирхолтой хүсэлтэй байсан. Тэгээ нэгтлэн болно гэд дархны хөдөө аж ахуйг авах гэж болоод тэгээд мобилийн багшийн сургуулийг аваад багш мэргэжлийг эзэмшсэн. За хобби гэх юм бол ерөнхийдөө нэг урлаг спортын амьяасаа хийх нэг гоцор завьяас байхгүй. Тэгээд ерөнхийдөө одоо сүүлийн үед дардсан спортыг сонирхож байгаа. Тэгээд яг гэртээ, ажил дээр бас чөлөө цагаараа дардс тоглох дуртай. Тэгээд сүүлийн хобби маань дардсан спортыг төлхөө сонирхож байна. Дардс за нэг сургуулийн зүгсийн ангийн тийм улдаануудад оролцоод явж байгаа. За тэр хамгийн дээдлийн тэр зураг болохоор миний хамгийн анхны шавнар за 2 дугаар ангид нь одоо анги хуваагаад авч байсан анхны шавнар маань байна. Одоо 4 дугаар курсын оюутнууд энэ жил төгсөх оюутнууд байгаа. За энэ шавнар маань бас анхны шавнар миний юмсан намайг багш болгосон хүмүүс учраас бас энэ үедээ маш их хайртай. Тэгээ бүх шавнартай бол ерөнхийдөө хайртай. Тэгээд энэ хэд маань болохоор яг намайг багш болгосон. Би одоо энэ хэдэд одоо юу зааж юу сургаж байсан одоо ерөөдөө сандгүй штэ. Тэгэхээр ерөөсөө энэ хэд маань миний баг одоо багш байх мэргэжтэй одоо туршилтын туулаа гэж одоо хэлэхэд баг болно. Тэгээд манай хэд чинь багшаа жил болгон зөрөөд ирдэг. Ямар нэгэн баяр ёслол одоо багштын тохиолдсон ямар нэгэн асуудал байвал яах вэ хүүгээд ингээд бүх зүйл ингээд гүгөө туслаа. Багштай ирж ингээд жил болго ирж цолгодог ингээд багшаар ингээд шимрээнээс их маш бахархдаг. За тэгээ одоо ингээд манай хэд маань зарим нь одоо гэр бүл болсон гаргацсан одоо ингээд амьдрал нь бас ингээд гიშрээд явж байгаа хүмүүс байна. Тэгээ ихэнд бас мэдлээд ажилтдаг хүмүүс бас зөндөө байгаа. За дараагийн шавнар маань болохоор миний яг заасан анхны шавнар маань бас байгаа. Манай 3 анги нэрээс айгүй учиртай гуруулаа ингээд юу турсамжтай байдаг байхгүй. Тэгээд энэ голын энэ анги маань болохоор миний анхны заасан анги маань болохоор ерөөсөө 1-5 хүртэл дэнийдэг аваад төгсөж байсан яг миний үндсэн шавнар гэж бас ярих дуртай. За манай хэд бас баяр ёслол алгасгүй багшаагаас дундаа баярлуулж өгдөг Мартин багшийн баяр. Ямар нэгэн баярыг салгахгүй ингээд багшаагаа мартахгүйгээр баярлуулж байдаг. Юусэн манай хэд би ч одоо энэ хэдийгээ төгсөө явуулаад намайг баярлуулах хүн байхгүй. Барууд ингээд шавгүй болчтой гэсэн бодоод байдаг байхгүй. Манай ээж нь тогтмол ерөөсөө багшаагаа бас цаана нэ яаж ингэж нэ тэр яг ерөөсөө баяр ёслол байсан ч багшаагаа мартахгүй. Бага багшаагаа бас зарим ингээд нөгөө дундаа ингээд ороод ирэхээр бага багшаагаа одоо юу адаг штэ. Одоо мартах ч одоо хаашаа бас нэг таахаа гэдэг. Тэгээ одоо нэг бага ангийнхаа юу байхгүй дунд ангидаа яг турсан чинь бүтээ бас ингээ ухаан юу орцсон тийм учраас дундын багштай илүү байдаг юм лөө гэж болтой. Гэхдээ манай энэ хэдэн шанаар тэгдэггүй дандаа мэдтэй устай ингээ явж идэг байгаа. Тэгээд зарим хэсэг нь болохоор одоо ингээ талын шахуугаар одоо ингээ Хамбог 2 дугаар суралцдаг. За энэ хэд маань ч гэсэн ингээ байнгын чатаар холбоотой байдаг байгаа. За
шавнар маань болохоор энэ анги болохоор А заасан. Тэгээд 3 дугаар ангид нь орох мэдлэгтэй менежер ажлыг аваад энэ дэгийг өөр багш руу хүлээлт өгч байсан. Тэгээд одоо манай 6 дугаар ангид орсон явцгааж байна. За тийм болон өөрхөн шавнараар бас маш их бахархдаг. Сургалтын менежер ажлыг аваад 3 дахь жилдээ явж гин гэсэн. Одоо тэгээд нөгөө ангидаагаад явдаг байснаас тэс өөр болсон. 19 багшийг багангийнхаа 19 багшийг дээрээс нь 500 гаруй багангийнхаа сурагчдыг бас харьцсан ажиллаж байна. Тэгээд бүх чиглэл даалгавар юу гэдэг юм бэ? Одоо хоньос ирсэн мэдээлэл чиглэл тэр болгоныг одоо багш нартай дамжуулж багш нар маань одоо хүүхдүүд рүү эзэгчүүд рүү ингэж дамжуулж ийм үйл ажиллагаанууд явуулдаг байгаа. Тэгээд одоо нөгөө сургууль дүүргэлтээ нөгөө хоёр ээлжинд манай сургуулиас хичээлдэг. Ямар ч нэг хүүхэд хөгжих боломж байхгүй. Өдөөс хойш битүү хичээлтэй оройн цагаар болохоор хүүхд зөвлөж болохгүй гэх юм уу. Иймэрхүү асуудал гардаг учраас тусан гомдол 3 дугаар сургууль баригдаад эхэлсэн байна. За энэ 3 дугаар сургууль бас баригдаад эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүд манаас харьяалалаараа бас 3 дугаар сургууль руу явах багт гэдэг энэ сургуультай нэг ээлжинд орчих юм бол бас хүүхдүүд манаас хөгжих боломжтой юм болов уу гэж бас бодож байна. Тэгээд менежер басны хувьд гэх юм бол ерөнхийдөө хүүхдүүдийн хөгжил рүү дээрээс нь төлөвшөл рүү анхаарч ажиллах хэрэгтэй гэж одоо өөртөө үүрэг болгочод байж байна. Хүүхдийн төлөвшөл бас одоо эцэг их уул уурхайтай холбоотойгоор манай сумын сургуулийн сурагчдын эцэг ихийн дийлэнх нь одоо ойлгоход ажилладаг, уул уурхайд ажилладаг тийм хүмүүс байдаг. Тэгээд одоо хүүхдийн хүмүүжил маань бас хаашаа яваад байна вэ гэсэн асуудлаас их яригдчих байна. Тэгэхээр одоо хүүхдийн хөгжил төлөвшөл рүү эцэг бүгдээрээ хамтдаа одоо хүүхдийн төлөө ажилламаар байна гэж уриалмаар байна. За багш нарын маань хоёр дахь гэр болсон өрөө маань энэ байна. Тэгээд бидэд бөөндөө багангийн багш нараараа нэг зуныг сургуулийнхаа заалыг өнгөөр өгч цаг өгч олсон мөнгөөрөө ингэж бид нар өрөөгөө төгчүүлсэн байгаа. Шкаф, хөргөөгч, гүйдэн, хорлын ширээ энэ бүгдийг одоо 100 зааланд цаг өгөөд тэр мөнгөөр ингэж авч өрөөгөө төгчүүлсэн. Багш нараа бас ингэ ажлаа ихтэй тавтахтай гой орчинд бас байх юм бас эрхэмлэж бидэд ерөнхийдөө өрөөг ингэ засварласан байгаа. За тэгээд намын өөр хэсэг, манай хэсэг хэрэгтэй ном харьяалал авч ашигладаг юм хэсэг байна. За энэ хэсэг гэх юм бол манай сургууль систем хөтөлбөр хэрэгжиж 3 жилдээ болж байгаа. За систем хөтөлбөрийн хэрэгжилтийн маань одоо багангийн хонт хэрэгэлдэг ашигладаг тоглоомнуудын булан гаргаж өгсөн. Тэгээд багш нар маань хуваарь багруу орчмын тоглоом аваад ингээд буцааж авчираад ингэж явдаг юм хэсэг гаргасан байгаа. За энэ дээр болохоор яг мэдээллүүдийг хандсан байгаа. За сургуулийнхаа жилийн төлөвлөгөө календарчсан төлөвлөгөө гаргасан. Дээрээс нь хичээлийн хуваар за тэгээд яг тухайн өдрийн одоо сарын өдөртөмчүүдийг бас тогтмол хийж хадаж явдаг байгаа.